Улаанбуурханы батлагдсан тохиолдол 220 болж өсжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоог шинжилнэ. Аутизмыг таниулах ойлгоё, хүндлэе, дэмжиж сарын аян эхэллээ. Бодол өвсний үн буурч 9560 төгрөг болжээ. 1685 хүүхэд өр шилжүүлэн суулгах орчин үеийн дэвшилтэт технологиор эсэмэнд мэндэлж үсэн торнож байна. Бүрээдэд засан нурангийн аюул арилаагүй хിവэр байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбуурханы батлагдсан тохиолдол 220 болж нэмэгджээ. Үүнээс 112 нэмлэгт хэвтэн эмчилүүлж байгаа бол 18 нь гэрээр эмчилүүлж байна. Мөн с жигтэй 114 тохиолдол хяналтанд байна. Улаанбуурханы халдвараар өвчлсөн хүмүүстэй ойр байсан харьцсан 7000 орчим хүн байгаа бөгөөд нийт өвчлсөн хүмүүсээс 90 нь эдгэрчээ. Халдвар ихэвчлэн сургуулийн сурагчдаас илэрч байна. Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж халдвараас сэргийлэхийг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс зөвлөлөө. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аян 2025 эхэллээ. Манай улсад сүүлийн 5 жилд үйлдвэрлэлийн осол хурц хордлогод 2128 хүн өртөж, тохиолдлын тоо жилээрх тусам өсөж байна. Тодорхойлбол 2022 онд 395, 2023 онд 408, 2024 онд 809 болж 40 гаруй хувиар өсжээ. Нийт ослол гэмтлийн 13.1% нь хүний амнаас ирсэн байна. Улуурхай салбарт ослын тоо өндөр байгаа бол хүний амнаас ирсэн тоо барилгын салбарт өндөр гарчээ. Энэ жилийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аянаар тогтолцооны шинжилгээ хийхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл удирдлага болоод ажилтны буруу гэж шүүхийн оронд тогтолцоо зөв эсэхэд анхаарч сайжруулах чиглэлд ажиллах гэж байна. Эрүүл аюулгүй ажлын байр, ажилтны амь насны баталгаа. Аутизмыг таниулах ойлгоё, хүндлэе, дэмжиж сарын аян эхэллээ. Манай улсад тэгээс 18 насны 14000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 2400 орчим аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд байна. Аутизм нь өвчин биш харин хөгжлийн өвөрмөц онцлог гэдгийг хэдийнэ тодорхойлсон. Тиймээс хүн бүр хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй шаардлага бий. Энэ зорилгоор жил бүрийн 4-р сарын 2-ны өдрийг олон нийтэд аутизмыг таниулах өдөр болгон сарын турш нийгэмд чиглэсэн олон нийтийн ажлыг зохион байгуулдаг боломжтой. Энэ дагуу манай улсад ч гэсэн сургуульд сурталчилгаа нөлөөллийн ажлууд эхлээд байна. Улаанбаатар хотод 3-р сарын 31-ний байдлаар гол нэрийн зарим барааны үн өмнөх сараас 1.9%, өмнөх 7 хоногоос 1.2%-аар тус өссөн байна. Тодорхойлбол хоньны ястай мах 1 кг нь 17351 төгрөг болж 84 төгрөгөөр, үхрийн мах 19919 төгрөг болж 32 төгрөгөөр, 1 литр шин сүү 4790 төгрөг болж 8 төгрөгөөр, импортын бөөрийнхий сонгон 1 кг нь 3704 төгрөг болж 38 төгрөгөөр тус өссөн байна. Харин нэг ширхэг өндөг 620 төгрөг болж 3 төгрөгөөр буурсан бол ямааны 1 кг ястай мах 11831 төгрөг. Нэгдүгээр зэргийн гурил 2220, атар талх 2579, эсэн чихэр 4986, цагаан будаа 4798, төмөс 1359 төгрөг хэвээр байна. Орон нутагт үхэр ямааны мах гурил эсэн чихрийн үн 1.2-оос 1.7%-аар өссөн бол сүү, цагаан будаа, хоньны мах, дизель төршний үн 1.1-ээс 2.6%-аар тус буурсан байна. Түүнчлэн бодол өвсний үн буурч 9560 төгрөг болсон байна. Манай улсад 1685 хүүхэд үр шилжүүлэн суулгах орчин үеийн дэвшилтэт технологиор эсэмэнд мэндэж үсэн торнож байна. Тэдний 1133 нь донорын эсээр, 77 нь тэг чихээс мэндэлжээ. Энэ төрлийн эмчилгээ үйлчилгээний дэвшилтэт технологиг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Юнимед, Өөжммед зэрэг эрүүл мэндийн 5 байгууллага утгашуулжээ. Цаашид хүүхдийн гэр бүлийн статусыг илүү тодорхой болгох зорилгоор дэтгэвэр нийгмийн халамжийн асуудлыг холбогдох хуулиудад тодорхой тусган боловсронгуй болгох шаардлага байгааг эрүүл мэндийн сайд мөнх сайхан үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаар танилцуулгахдаа онцлсан байна. Бүрээдэд засан нурангийн аюул арилаагүй хിവэр байна. Тиймээс зориудаар нөлөөлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гэж байна. Тодорхойлбол хойд байгаль нуурын даваан гүджиг китийн даваанд хуримтлагдсан цас руу буудаж нуран гүйсгээс урьдчилан сэргийлэх гэж байна.
Орон нутгийн цагаар 12-оос 16 цагийн хооронд 4 удаа буудах талаар Оросын төмөр зам хувьцаат компанитай тохиролцож галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохион байгуулахар болжээ. Даваан гүджиг китийн даваа нь засан нурангад хүртэх аюултай бүс юм. Засан нуранга гэдэг нь 20-30 м/с-ийн хурдтай их хэмжээний цас унах, уулнаас доош бух үзэгдэл юм а. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.